харьцуулж явж байгаа юм шүү дээ. Таны хувьд бол одоо дөрмийн ажил хэсэгт орж байгаа гэсэн мэдээлэл. Тий, би дөрмийн ажил хэсэгт орсон. За одоо бол Монгол Ардын дөрмийг орчин үеийн одоо улсын намын тухай хууль нийцүүлэх асуудлыг ярьж байгаа. За мөн намын баг хурлын гишүүдийн тоог өөрчлөх асуудал яригдж байна. Намын өдөр зөвлөлийн гишүүдийн тоог өөрчлөх асуудал яригдж байгаа. Тэгээ би дөрмийн ажил хэсэгт нэг зүйлийг хэлж байгаа. Одоо энэ баг хурл энэ төр гэсэн одоо энэ том байгууллагын шүү дээ. Энийг ер нь болж игэл анхан шатнаас байгуулдаг болмоор байна. Яг тэр хороонд ажиллаж байгаа, суманд ажиллаж байгаа, тэнд ажиллаж байгаа хүмүүсээр бүрдүүлэхгүй бол одоо баахан дарга зэргийн найз нөхдөд орчдөг. Баг хурлыг эргээд хайрцаглагдчихдаг байхгүй. Хайрцаглагдчих. Тийм учраас энэ баг хурлыг ирээдүйд хайрцагнаас гаргахын тулд болж игэл суманд ажиллаж байгаа, аймгийн одоо засаг дарга хийж байгаа, хорооны засаг дарга хийж байгаа улсууд ирж оролцох юм бол Монгол Ардын нам баг хурл илүү эрүүл болох юм бэл. Одоо бол нэг дарга солигдохоо тэрийг оронгийн нөхөх гэж нэг баахан хайрцагладаг л тийм болчиход байна шүү дээ. Одоо улсын намын тухайд батлагдсан юм чинь Монгол Ардын намыг биш шинжлэхдэх ёстой гэж үзэж байгаа. Тэгээ сая өнөөдрийн 10 хэдийн шинэ гишүүд бол цугладаг гол санаа нь бол ерөөсөө биднэрт бол янз бүрийн тийм олон одоо их хурлын гишүүн бол олон одоо сайд дарга хийг болохоор тийм улсын амбиц залга одоо энэ дээрээ Монгол Ардын намыг шинжилж авъя л гэсэн юм зорилготой байгаа. Маргааш ямар зарчмаар явах вэ? Маргааш эхлээд ингэн 2255 хүн чинь асуулт асууж үг хэлнэ. Нөгөө намын дарга хэлэлттэй холбогдуулаад. Тэгэхээр тэр арга бүтэн өдөр болох байх. Тэгээд бүтэнсээ өдөр нэг хоногийн дараа Монгол Ардын намын даргаыг сонгуулийн одоо үйл ажиллагаа хийгдэн. Түүний дараа Монгол Ардын намын хяналтын хороог сонгоно. За түүний дараа Монгол Ардын намын баг хурлыг сонгоно. Одоо Монгол Ардын баг хурц 479 хүнтэй шүү дээ. Тэрийг дахиад сонгох үйл ажиллагаанууд ингээд санал хурлууд явагдана. Өмнө 369-с сая 479 болсон. Одоо дахиад хэд болох нь мэдэхгүй. Ямар ч байсан би одоо намын баг хурл гэдэг энэ намын их хурлын чөлөөт цагт намын асуудлыг шийддэг энэ байгууллага арчилсан болж игүүл тэр анхан шатнаас эрүүл хүмүүсийг олноор оруулах гэж хүсэж байгаа. Одоо тэгж чадах юм уу юм уу? Дэвшигчийн хувьд бол та нар сонсож байгаа бах. Монгол Ардын нам бол одоо нэг нэр дэвшигчтэй оролцъё гэсэн тийм ерөнхий яриануд байна. Гэхдээ арчилсан ус учраас хинж чөлөөтэй нэр дэвших хэрэгтэй тэрийг хааж болж болохгүй. Бас ийм нэгдлийн төлөө одоо аль аль тал нь ойлголцоод явал яасан бэ гэсэн ийм бодолтой байна. Хоёрдугаарт одоо ямар хүн байх ёстой гэж тань. Дараагийн дарга эвлэрлийн хүн байх ёстой. Одоо эвлэрч чадахгүй бол одоо сая арчилсан намын 20 хэдэн хүнтэй манай нэг 30 хэдэн хүн нийлээд сая төсөв батллаа шүү дээ тий. Тэгээ яг тийм дахиад үргэлжилнэ. Тэгээ арчилсан намынх маань чихэнд одоохондоо зөөлхөн байгаа юм. Нөгөө хөрөнгө мөрөнгө төсөвтөд тавилцсан учраас удахгүй чихэнд хатуурна. Үг сонсгоо уйлж эхэлнэ. Тэгээ 27 он гэхэд нөгөөдөл эсрэгээрээ засгийн газрын очрол судал 50 шүү арчилсан намынх. Парламент гишүүн байх ёстой гэж би бодож байна. Ер нь хангацгаар тийм хүн байгаа мó? Одоо ер нь том кандидатууд гэх юм уу яригдчихсан кандидатууд нь эхнээсээ нэрээ татаад эхэлж шүү дээ. За 2 3 хүмүүс нэр яригдж байгаа байл өнөө орол эслэгдэх байхаа гэж би бодож байна. Би хинч гарч ирсэн дэмжинэ гэсэн бодолтой байна. Одоо яг их хурлын гишүүн бас намын дарга хийгээд явах бол их хурлынхан бүлэгтэй илүү ойлголцох юм бэл. Яг гадна талд байхлаар айгүй хүндрэлтэй юм. Одоо манай ерөнхий сайд сайн ажиллаж байгаа гэж хүмүүс бас ярьдаг. Гэхдээ манай хүний хувьд их хурлын гишүүн биш учраас хүндрэлүүд их маш их байна. Тийм учраас бас одоо манай намын шийдвэр мараас яаж гарах юм байгаа. Ямар ч үсэн нэг хагарал гэдэг гээч нэг ийм төрөө зогсох юм бол бид нар та бүхэнд амлсан амлалтаа нэг хэрэгжүүлэх гэж ажиллах юм аа гэж бодож байна. Би ч өмнөх тоолгын комиссын дарга байсан. Энэ удаа болио гэж бодож байна. Сүүлд нь одоо бас нэг хүсэл дагч ажил биш байлээ. Гэхдээ тоолгын комисс бол чин шударгаар дүнгээ гарах ёстой. За Монгол Ардын намын шинэ дарга бол би гарч ирээд энэ ив нэгдэл намынхаа мөрийн хөтөлбөр арт түмэнд амлсан амлалтаа биелүүлэхин төлөө явах ёстой хүн байна гэж бодож байгаа. Тэгээ хэдүүлээ тэрийг хамт шаардах ёстой. Гарч ирээд дахиад арчилсан намтай ингэ арчилсан намын нэг 20 нөхөрт хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээ дахиад тэгж явах юм бол тэр бол Монгол Ардын намын түүхэнд бас харт хол болж үлднэ. Тийм замаар явах юм бол тэрийг ойлгож байгаа байлгүй ирэхгүй шүү. Тэгж бодож байна. За баярлалаа.